Тус прокурорын газраас та бүхэндээ бол өмнө нь зөрчлийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн гаралт түүнд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг судалсан судалгааны дүнг бол танилцуулсан. За энэ удаад бол эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 10 дугаар зүйл заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг судалсан судалгааны дүнг бол та бүхэнд бол танилцуулахаар бол бэлтгэлээ. За судалгааг бол 2024 оны сүүлийн хагас жил болон 2025 оны 3 дугаар сарын байдлаар бол судлаа авч үзлээ. За аймгийн прокурорын газар нь бол нийт 192 хэрэгт бол яллах дүгнэлт өгүүлдэж шүүхэд шилжүүлснээс за эрүүгийн тусгай ангийн 27 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн за согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. За эсвэл согтуурсан мансуурсээс зохих журмын дагуу бол шалгуулахаас зайлсхийх гэмт хэрэгт бол 51 ялах дүгнэлт өгүүлдэж шүүхэд шилжүүлсэн. За нийт хэрэгийнхээ бол 26.6%-ийг бол эзэлж байна. За энэ төрлийн гэмт хэрэг үйлдэл шүүхээр шийдвэрлэгдсэн нийт 51 этгээдийг бол хувийн байдлын тухайд нь аваад үзэх юм бол хүйсийн хувьд бол бүгд эрэгтэй хүмүүс байсан байна. За бол 10 хүн, 31-ээс 40 насны бол 29 хүн, 41-ээс 50 насны бол 10 хүн, 51-ээс дээш насны бол 2 хүн бол тус гэмт хэрэг бол үйлдсэн байсан байна. За боловсролын тухайд нь аваад үзэх юм бол боловсралгүй бол 5 хүн, бага боловсралтай 13 хүн, бүрэн бус дунд боловсралтай 2 хүн, за бүрэн дунд боловсралтай 14 хүн, за тусгай дунд боловсралтай 3, дээд боловсралтай 14 хүн бол энэ төрлийн гэмт хэргийг бол үйлдсэн байна. За өөрөөр хэлбэл энэ төрлийн гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл нь бол гэмт хэрэг үйлдэж буй хүмүүсийн бол боловсролын түвшинтэй бол холбоогүй байгааг бол дээрх тоон үзүүлэлтээс бол харж болно. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн бол 30 буюу 58.8% нь бол тодорхой эрхэлсэн ажилтай. За 9 буюу 17.6% нь бол эрхэлсэн тодорхой ажилгүй. За 12 буюу 23.5% нь бол малчин иргэд байсан. За эрхэлсэн ажилтай 30 этгээдийн 8 буюу 26.6%-ийг бол төрийн албан хаагч нар эзэлж байсан байна. За энэ төрлийн гэмт хэргийг бол шүүхээр шийдвэрлэгдсэн байдлыг нь судална авч үзэх юм бол шүүхээс 1 хүнд бол хорих ял, 9 хүнд бол торгох ял, 18 хүнд нийт тусдаа ажил хийлгэх ял, 22 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнцэж, 1 хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлсэн байна. За эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан гэмт хэрэг нөрөө нэмэгдэл ял буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах юм ялыг бол нэмж бол оногдуулдаг. За эрх хасах ялыг бол 1 жилийн хугацаагаар бол 24 хүнд оногдуулсан байна. 2 жилийн хугацаагаар бол 19 хүнд оногдуулсан. 3 жилийн хугацаагаар бол 8 хүнд оногдуулж бол тус бол шүүхээс бол шийдвэрлэгдсэн байна. За судалгааны дүнгээс үзэхэд бол эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор 2024 оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. За эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан гэмт хэргийн талаарх мэдээлэл бол иргэдэд бол хомос байгаагаас энэ төрлийн гэмт хэргийг нь холбогдогч болж ял шийдвэрлэж байгаа гэсэн ийм дүгнэлтэнд бол хүрч байна. За иймд иргэд та бүхэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгээс урьдчилан сэргийлж за согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх. За гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан иргэнийхээ үүргийг бол хэрэгжүүлж ажиллахыг бас прокурорын газраас бол уриалж байна.